Зам байнаар өрхөмж үзэгчтэй Алтан хойц холбооноос бэлтгэн явуулдаг сонгол арт киноны цуврал нэвтрүүлэг маань энэ дугаар эхлэх бэлэн болж байна. Бид энэ дугаараа та бүхэнд Унгарын залуу найруулагч Бенедикт Флигауффийн Хэвлий киног хүргэх болно. Киноны өмнө би та бүхэнд энэ киноны найруулагч Бенедикт Флигауффийн тухай товчхон мөн энэ киноны тухай Бенедикт Флигауффийн киноны онцлогийн тухай ярилцах болно. Флигауфф бол ерөнхийдөө сүүлийн үеийн Унгарын орчин цагийн киноны хамгийн сонирхолтой содон жишээнүүдийн нэг гэж болно. Ер нь Унгарын кино бол орчин цагийн Унгарын кино, ялангуяа 90-ад оноос хойш Унгарын кинонд бол сонирхолтой үзэгдлүүд, бүлгүүд, хувь хүмүүс уран бүтээлч бас нэлээд төрж гарсныг хэлэх хэрэгтэй. Эдний нэг нь бол гарцааг байна Бенедикт Флигауфф юм. Флигауфф бол ерөнхийдөө кино бүтээлээ бол анх бол замналаа бол ерөнхийдөө телевизийн найруулагч эхэлсэн байдаг. Гэхдээ Флигауффийн ихэнх үеийн кинонд харж байхад ерөнхийдөө илүү экспериментальны буюу тийм туршилтын гэж хэлж болох үз тийм хиллэгтэй, тийм хэлбэрийг хайсан, эрэлхийлсэн шинжтэй байсан. Тэгвэл бидний өнөөдөр үзүүлэх энэ Хэвлий гэдэг кино бол ялангуяа магадгүй Флигауффийн кинонд нэг тийм эргэлт авчирсан гэж болж болохоор кино баг. Яг хуу ихэнх үеийн Флигауффийн ихэнх үеийн кинонд дуртай, дурладаг үзэгчдийн хувьд бол магадгүй Хэвлий кино бол таалагдахгүй харамсмаар санагдаж магадгүй танихгүй хүмүүс магадгүй шинэ нээлт болж магадгүй ийм сонирхолтой үзэгдэл гэж би дүгнэдэг. Ягаад гэвэл Флигауффийн ихэнх үеийн кинонд бол ерөнхийдөө Флигауфф бол драмын буюу жүжиглэлт гэдэг юм уу тийм яриа гэх тийм баг байсан. Яг хуу яриатай киноч байсан л та. Гэхдээ ялангуяа энэ бидний өнөөдөр үзүүлэх Хэвлий гэдэг кино бол тоглосон жүжигчдийн сонголтоос харсан ч тэр киноны үйл явдал, зохиолыг харсан, хүрэнлийг харсан ч гэсэн тэр ерөнхийдөө тийм зарим талаараа тийм драмынгаас гадна мейнстрим буюу гол зөнгөлөх чиглэлтэй бас нэлээд дүүцгүйс хэмжээний кино гэж хэлж болно. Гэхдээ Флигауффийн энэ кино бол орчин цагийн хүмүүний амьдралын бидний орчин цагийн дэлхийн хүндрэлтөнд тохиолдод байгаа сонирхолтой үзэгдлийг этикийн буюу ёс суртахууны талаас нь харуулсан кино гэж хэлж болно. Яг л кинонд та бүхэн үзэх болно. Киноны үйл явдал ерөнхийдөө клончлол буюу хүнийг дахин хувилах тэр процессын тухай үзүүлдэг. Тэгэхдээ бидний маргаад байгаа шинжлэх ухаанд батлагдаад заримдаа амьдралд хэрэгжих хэсгтэрээ маргаж ёс суртахууны маргаан дэгдээн өгнүүлдэг энэ сэдвийг бол нэлээд сонирхолтой хэлбэрээр хүндсэн ийм кино. Тийм учраас энэ киног бол ялангуяа Флигауффийн сүүлийн үеийн кинонд гарч байгаа ерөнхийдөө Флигауфф бол нийгэм болон юу гэдгийг бидний орчин цагийн хүмүүн төрлөختөнд тохиолдож байгаа энэ проблем, асуудлын тухай нэлээд хүндсэн нэг сонирхолтой юм. Ялангуяа чинь энэ Хэвлий кинонд дараа гарсан 2012 онд гарч сая Берлиний кино наадмын дид шагнал болох алтан мөнгөн багуу шагналыг авсан Ердөө салхи гэж киноч гэсэн Флигауффийн урдны кинондоос нэлээд илүү нийгмийн шинжтэй. Өөрөөр хэлбэл улс төрийн буюу тэр цыгаануудын тухай кино байсан. Яг Флигауфф бол өөрөө ярьцлаар хэлж байсан л да миний кино хийх хамгийн сонирхолтой кино хийх гол үндэслэл нь юу гэхээр ерөнхийдөө би хүний амьдралын тэр хар бараан буюу тэр нууцнууд бол харанхуй ертөнцийн рүү шагаахыг хүсдэг гэж хэлсэн байдаг. Тийм учраас ерөнхийдөө Флигауффийн киноныг харж байхад бол ерөнхийдөө тэр хүний амьдралын тэр сонирхол татгууц буюу тэр далд ертөнц магадгүй тэр далд ертөнцийн тэр харанхуй ертөнцийг нэлээд уудалсан байдаг. Ер нь Флигауффийн гэлтгүү Унгарын кинонд бол ерөнхийдөө тийм удаан хүүрнэл, уйтгартай уур амьсгал атмосфер бол нэлээд зөнгөлдөг. Флигауффийн кинонд ч гэсэн энэ бас хандлага бол харагдсан байдаг. Ялангуяа Флигауффийн энэ Хэвлийгээс өмнө хийгдсэн Тэнгэрийн зааз гэж нэртэй сонирхолтой кино байдаг. Тэрийг бол Флигауфф бол өөрөө ерөнхийдөө амбиент кино гэж нэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ кинод ямар нэгэн яриа, зохиол, дүр бар байдаг. Энэ бол ерөөсөө магадгүй киноны цэвэр өөрийнх нь хэл болох яг л тэр киноны боломжийг шалгасан юу гэдэг тэр хязгаарыг бас сорьсон тийм сонирхолтой үзэгдэл гэж хэлж болно. Яг л энэ кинонд бол ерөөсөө зөвхөн тэр байгалийн дуу, тэр чимээ зураглалыг л ашигласан байдаг. Тийм учраас энэ бол киноны анхны тэр ихэнх үеийн тэр хязгаарлалтад боловч бүтээлд байж болох тэр сонирхолтой чадамжийг, боломжийг ашигласан сонирхолтой кино байсан гэж болно. Ялангуяа энэ Хэвлий кино бол яг ихэнх үеийн киноноос нэлээд ялгаатай. Гэхдээ хүндсэн сэдв үйл явдал, тэр үйл явдлын зохиолын зангилаа гэх мэт энэ асуултуудыг бол ерөнхийдөө бол нэлээд тийм чанга тавьсан кино гэж байна. Ялангуяа зурглалын хувьд гэсэн яг урд киноноос нэлээд ялгаатай мэт боловч бас Флигауффийн тэр өөрийнх нь тэр амбиент буюу тэр юу гэдгийг тэр удаан хүрнэл, тэр чимээ дүрслийг хослуулсан тэр аргачлал бол бас энэ Хэвлий кинонд бол нэлээд ажиглагддаг. Ялангуяа Хэвлий кинонд ерөөдөө тийм зарим талаараа
харахад бол болсон явдал нь нэг тодорхой газар мэт боловч бас нэг тийм цаглашгүй магадгүй тийм домгийн жимшиг тийм орон зайд өрнөдөг. Тийм учраас энэ Флегоффын одоо энэ хэвлийг кино бол бас хэдийгээр уртны киноос ондоо мэт боловч бас яг л өөрийнх нь Флегоффын тэр өөрийнх нь онцлогуудыг бас нэлээд шингээсэн тусгасан кино байдаг гэж хэлж болно.